Нас оролтын шалтгааныг задлан хийж өгч мэднэ. Хэрэв задлан хийхгүй бол таамаг төдий үлдэнэ. Бид гажуудсан улс төрчдийн увайгүй үйлдэлүүдийг задлан шинжилнэ. Цаад учир шалтгаан, ардах эзэн асуудал бүрийг томоор бүтнээр харах боломж олгоно. Оюутлогоо бол Монгол улсад ашигтай гэрээ. Оюу толгой төслөл хуулийн дагуу татвараа төлөх ёстой. 12 онд бол татвар төлөгдөөгүй. Энэ олон улсын төсөлд ажиллаж байгаа хүмүүс бид хизээч олон улсын цалин бол авч байгаа юм. Талхны 71% монголчууд 29% Rio Tinto хүртэнэ гэж мэдээлж байснаас хойш баруун 11 жил өнгөрчихлөө. Оюу толгой төслийн PR-ыг монголчуудад ходоодоор нь дамжуулж хүргэх гэсэн энэ санаа он цаг олон ашигт эрх мэдэлтнүүдийн нөлөөнд хувирсаар оюу толгойгоос хүртэх үр өгөөжийн 53%-ыг монголчууд бид 47%-ыг Rio Tinto хүртэх болж өөрчлөгдсөн билээ. Нийт орлогын 53%-ийг буюу өнөөгийн үндсээр нийт орлогын 59%-ийг нь бол Монгол улс эзэмшиж байгаа. Монголчууд бид оюу толгой төслийн 34%-ыг эзэмшдгийн хувьд 34% ноогдол ашиг авах учиртай. Гэтэл бид 2100 он хүртэл ноогдол ашиг авахгүй талаар Rio Tinto компани өөрсдөө бидэнд хэлсэн. За үзэгч та өөр дээрээ бодоод үзээрэй. 2100 он хүртэл ноогдол ашиг авахгүй төсөлд та ажиллах уу, хөрөнгө оруулах уу, баялгаа ухуулах байсан уу? Оюу толгоос үүрмэгч болтгоо болдгоо. Бид нар 2051 он гээд оюу толгой компани төсөл маань зогсчихно. Тухайн үед бид нар 22 тэрбумын зээлийн өртөөлтөнд ногдол ашиг огт авахгүй. Цааш нь үргэлжлүүлээ газар дор байгаа нөөцөө бүгдийг нь оруулаад тооцож үзье гэхээр оюу толгой төсөл маань 2100 он хүртэл ашиглалтаа явна. Гэвч бид нар дахиад ногдол ашиг авахгүй. 2100 он хүртэл авахгүй юм уу? 20 тооцоо Rio өгсөн юм уу? Rio Tinto өгсөн. Тухайн тооцооллыг бол бид нар түрүүн 2020 оны 12 сард Rio Tinto компани Turquoise Hill компаниуд одоо оюу толгойн зардал хэвтэр нь тийм зардал хэвтэр нь хугацаа хойшлон за тэгээд ингээд эдийн засгийн тооцоолол нь энэ байна гэж өгсөн. Хоёр зүйлд маш их ихтгэл өмчлөлтэй байсан. Нэгдүгээрт татвар авна гэсэн. Үр өгөөж нь. Хоёрдугаарт бид ногдол ашиг авна гэсэн. Ийм одоо агуулгаар тухайн үед хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан, зурсан, төсөл эхэлсэн. Ингээд харахаар манай улсад ногдох энэ талхны одоо ногдол нь яг эсэргээрээ ийм байгаа гэдэг зүйл байгаа. Энэ төсөл ер нь эхэлснээс хойш ашигтай ажилласан тохиолдол ерөөсөй байхгүй. Монголчууд бид оюу толгой төслөөс татвар авах учиртай. Одоо авч байгаа татвар нь харин чамлалтгүй гийддэг. Гэхдээ 2100 он хүртэл авах татвар шалахгүй байх тухай дээрх баримтыг үзүүлье. Тэгээд энэ асуудлыг тууцын хүрээнд бол ярилцахад манай тууцын одоо бусад гишүүд, хөрөнгө оруулагч талын гишүүд бол гэтээ та нар ч татвар авна штэ гэж хэлдэг. Гэтээ та нар нэлээд хэмжээний татвар авна штэ. Дээрээс нь танаа Монгол улсын эдийн засаг, Монгол улсын иргэд ажилтай байна те. Тэгээд та нар ногдол ашиг авахгүй байсан гэсэн татвараа л авалтаа л гэсэн тийм шаардлага. Татвар аваад тэр нь одоо тэгээд хэд болох вэ? Татвар аваад бидний тэр хүсээд хүлээгээд байгаа 53% хүрч чадахгүй л дээ. 53% битэл тэр нөгөө авж байгаа татвараа одоо хуримтлууллаа гэхэд 22 тэрбум баха өргөд дарж чадах юм. Чадахгүй. 2051 он хүртэл үйл ажиллагаа явуулаад оюу толгой компани маань одоо үйл ажиллагааны орлогын албан татвар бараг төлөхгүй. Тийм. Ашиг 3 жил төлнө. Яагаад вэ гэхээр одоо ингээл зарлал хэтрүүлэн штэ. Ингээ хүмүүс зарлал хэтрүүлж чинь тэгээд яах гээд байгаа юм. Үйл ажиллагаагаа л явуулаач гэдээ яриад байдаг. Зарлал хэтрүүлж байгаагийн нөгөө тал чинь болохоор илэгдэл хордлогын зарлал аяг өндөр болчдөг. Тэгээд илэгдэл хордлол чинь татвараас асагдах зардал тий. Тэгээд ингээд угаасаа орлогын албан татвар төлөхгүй тийм нөхцөл. Ашиг үзэхгүй юм чи орлогын татвар яаж төлөх юм? Тийм. Тэгэхээр тийм тайлбар болоод байгаа юм. Би зүгээр болроод юу үгүй заяа. Оюу толгой Эрдэнэт хоёрыг харьцуулсан харьцааг үгүй. Өөрөөр хэлбэл оюу толгой хичнээн хэмжээний хүдэр гаргаад хичнээн хэмжээний татварыг Монголд өгж байгаа.
Оюутлогоо хичнээн хэмжээний олборлт хийгээд хичнээн хэмжээний татвар өгж байгаа гэдэг энэ хоёрыг харьцуулахад их ондоо тоо гарна. Мэдээж хэрэг Эрдэнэтийн энэ юу бол их олон жилийн өмнө хийгдсэн гэрээ хэлцээр. Хоёр тэгвэл Эрдэнэт ингээ өсөн нэмэгдэх татвар төлдөг гэдэг утгаараа баг оргил үедээ энэ чи 19% хүртэл татварыг Монголын засгийн газарт өгч байгаа. Оюутлогоо бол зөвхөн 5% дээр л тогтчих. За ингээд бид ноогт ашигчгүй, ашигын олигтой татварчгүй 2100 оныг үзэх нь. Энэ бол бидний үзэх гол үр өгөж. Гэтэл бүр ноцтой нь монголчууд 53% үр өгөж амсах ёстойг цагаан дээр хараар үлдээж тамгалсан ч юуг үр өгөж гэж үзэх юм? Үр өгөөжөө хэрхэн хэмжих юм? Ямар аргачлалаар бодохоо огт гэрээндээ хоёр тал нарийн тусгаагүй байна. За энэ бүхнийг оюутлогын төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн Баясгалан мэдээлв. 53% бол яг одоо Дубайн гэрээнд тусгагдсан байдаг тийм. Дубайн гэрээнд 2015 онд Дубайн гэрээг байгуулах үед бол Монголын тал 2010 оны тезүүдтэй уялдуулан тухайн оюу толгой төслийн 53% үр ашгийг хүртэх юм а гэсэн тийм заалт байдаг. Тэр зал айгүй олон сул талтай. Нэг сул тал нь яг 53% авахгүй л яах юм? Тэ хэрвээ тэр 53% өөрчлөгдөд багасах юм бол ямар нэгэн хариуцлага тооцох юм уу, бид нар төхөө олбор өгөх юм уу гэсэн тийм заалт ерөөсөө огт байдаггүй тэ. Тэрнийг осондоо нэх гоё заалт юм шиг мөртлөө яг хэрэгжүүлэхэд аюу хэцүү заалт. Хоёрдугаар тухайн 53% яаж тооцоод байгаа аргачлал нь ерөөсөө байдаггүй. Би бас энэ талаар өмнө нэлээд ярьжсэн л та. Олон улсын гэрээ хэлэлцэрд ямар нэгэн тоо, ямар нэгэн хэмжүүр байх юм бол тухайн тоог яаж тооцох аргачлал нь ингээд бүр ингээд одоо тэгшгэлтэйгээ те ингээд давхралтаар ч юм уу тухайн заалтын доор ч юм уу ингээд энэ 53%-ийг ингэж тооцох юм аа те. Тэр нь байдаг. Дубайн гэрээнд болохоор тийм заалт байдаггүй. Тэгээд тэрнээсээ болоод айгүй их ингээд үл ойлголцол үүсээд те бид нар 53% авах юм уу үгүй юм уу те. Тэгэхээр бид нар хэдэн хувийн үр өгөөж амсаж байгаагаа тооцох хэмжүүрч байхгүй гэсэн. Байхгүй тийм. Одоо ядаж нөгөө Монгол улсын оюутлогын төслөөс хүртэж байгаа үр өгөөжийг хуваар илэрхийлбэл багцаалдаж хэлэх хувь. За хамгийн сүүлд нэг 33 гэж тоо явж байсан. За 37 гэж бас ярьж байсан. Гэтэл ямар ч байсан. За сая одоо хавар биднээс нэг хилцээрийн үед ингэж яхад бол одоо судлаач болгон өөрөөр ингэсэн тоог барьдаг. Бид нар бол ямар ч байсан хилцээрээс өмнө болохоор өөр ингэсэн санхүүгийн модельдэр энэ тоог тооцоолж гаргах нь зүйтэй гэж бол ажлын хэсгээр бол шийдсэн байж байгаа. Оюу толгойн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд амандаа ус балгасан аятай энэ ноцтой зүйлсийг ард түмэн бидэнд хэлдэггүй байлаа. Жишээ нь хамгийн олон жил оюу толгойн төлөөлөн удирдах зөвлөлд суусан Монгол улсын ерөнхийлөгч асан Нацгийн Багванд. Манай өргөмийн сайт мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Rio Tinto компаниас мэдээлэл ярилцлага авах хүсэлтийг удаа илгээсний эцэст зөвшөөрөлтэй тэгэхээр бид яг одоо Шангрилагийн оффист ирсэн байна. За бид Rio Tinto-гийн Монголд үйл ажиллагаа эрхэлсэн захирал амар жаргалаас тайлбар тодруулга авах хүсэлт тавих гэж байгаа юм. Би өргөмийн сайтаас болортой гэж зэтгүүлж холбогдож байгаамаа. Та л өөрөө тайлбар өгөхгүй юу те? 14 асуултаа бичгээр хариулт авч чадсан. Тэд хариулттаач Монголын талын үр өгөөж бага байгаа гэдгийг хүлээсэн байв. Монголын тал буюу 34% эзэмшигчид оюутлогоо төслөөс хэдэн хувийн үр өгөөж амсаж байгаа вэ гэхэд бид Монгол улсад ирж буй үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг ойлгож байгаа бөгөөд хилэлцээний үеэр үүнийг хилэлцэж болно гэсэн хариулт илгээсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл Монголын талын үр өгөөж бага байгааг Rio Tinto өөрсдөө ч мэдэж байгаа нь энэхүү хариултаас харагдаж байна. Ингээд бид олигтой татвар авч чадахгүй, ноогдлоо шиг авахгүй 2051 онд 22 тэрбум долларын үртээ үлдээд менежментийн зардал, зээлийн хүүгийн төлбөр, зээлийн батлан даалтын төлбөрт хамгаа үрээд дуусах хэрэггүй. Одоо тэгвэл яах вэ? Оюу толгоогоос Монгол толгой хожихгүй, харин хожигдоод хоцрох болчиход байна. онд Rio Tinto оюу толгойн төлөөлөн удирдах зөвлөлд нэг ноцтой зүйлс мэдээлсэн байна. Энэ нь Далдуурхан бүтээн байгуулалтын зардал 1.4 тэрбум доллараар өссөн. Зардал өссөн нь геотехникийн хүндрэлээс болчихлоо. Далдуурхан ашиглалтанд орох хугацаа ч үнээс улбаалж 22 сараар хойшилсан гэв. Үүнийг яагаад маш ноцтой давч үзв гэвэл 2016 оны тезүүд зааснаар 2021 оны 1-р сард Далдуурхан ашиглалтанд орох байсан юм. Өөрөөр хэлбэл Далдуурхан ашиглалтанд ороод одоо 8 дахь сартаагаа золгоод
зэсийн үн дэлхийн зах зээлд өссөн байгаа энэ цаг үед оюу толгой төслийн үнцэн нэмэгдэж төсөвт төвлөрөх мөнгөч ахиу байх байлаа. За тэгвэл үнэхээр энэ 1.4 тэрбум долларын өсөлт бодиттой юм уу? Шалгая хэмээн Монголын засгийн газар оюу толгой дахь төлөөлөн удирдах зөвлөлөөрөө дамжуулан хөндлөнгийн шинжээч ажилуулах санал хүсэлтийг өнгөрсөн жилээс тавьж эхэлсэн юм. За Рио Тинто хүсэлтийг хүлээн авахгүй удаа дараа буцаасны эцэст оюу толгойн төлөөлөн удирдах зөвлөлийн 6 гишүүний зөвшөөрлөөр хөндлөнгийн шинжээчд орж ажиллах болсон юм. За хөндлөнгийн шинжээчдэд том толгойтой Рио Тинто зарим мэдээлэл гаргаж өгөхгүй луу унжсан ч байдаг байна. Хөндлөнгийн шинжээчдийг ажиллахад Риогийн зүгээс бас жоохон өндөрлөд учруулсан. Зарим төрлийн материалуудаа өгөхгүй байсан ийм тохиолдол гарсан. За хөндлөнгийн шинжээч ямар ч байсан дүгнэлтээ гаргасан, дүгнэлтээр дээрх дүгнэлтээ гаргасан. Дараа нь хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг оюу толгойд гүний уурхаад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг нэр хүндтэй тийм бас эрдэмтэд гүний уурхай мэрэгчлэтнүүд энэ дүгнэлт зөв гарч байгаа гэдгийг давхар баталж өгсөн байна. Хөндлөнгийн шинжээч гэдэг дүгнэлт гаргасан. Гэтэл хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг Рио Тинто одоо хүлээн зөвшөөрөхгүй байх юм үндэслэлтэй юу? Одоо жишээ нь юу гэдгийг хүмүүс хэлээд байна л да. Мөнгөө төлсөн газарт л хүмүүс үйлчлэн штэ. Монголчууд өөрсдөө мөнгөө төлж шинжээчд томилуулчаад хөндлөнгийн шинжээчд гэдэг бол ерөөсөө дэлхийн нийтэд байдаг энэ хамгийн одоо шалгарсан арга. Өөрөөр хэлбэл хөндлөнгийн экспертээр дүгнэлт гаргуулдаг. Бүх эрх зүйн маргаан, бүх одоо аливаа асуудал тухайн салбарынхаа хамгийн нэр хүндтэй мэрэгсэн хүмүүсээр л одоо дүгнэлт гаргуулдаг. Хүмүүс жоохон буруу ялгаад ах шиг байна л да. Тухайн шинжээчдэг бол Монгол улсын засгийн газар томилоогүй. Тухайн шинжээчдэг оюу толгой компани тууз дээр байгуулагдсан тусгай хорны гишүүд томилж оюу толгой компаниас мөнгөний гаргаж хийж байгаа. Тийм болохоор тэнд одоо ямар нэгэн хашиг сонирхлын зөрчил гэж бол байхгүй. За хамгийн багадаа л 24-5 жилийн туршлагатай юм хүмүүс энэ хөндлөнгийн шинжээчдийн багт орж ажилласан. Өчигдөр тэр отгочлуу гэдэг нөхөр хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтүүд зүгээр л нэг байдаг л зүйл энийг хүлээн зөвшөөрөхгүй болтой юм ярьж илээ. Би энэ хүнийг бол монгол хүн гэдэгт их хэрэгэлдэж байгаа. Энэ бол одоо эсвэл Монголын иргэн шилтэй тийм ээ. Энэ Монголын эрх ашигын эсрэг дандаа ийм юм дуурдаг хүн юм болов уу гэж би гайхаж байна. Яриа хэлцээнд бид бас маш үндэслэлтэй хандах хэрэгтэй, бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тэгээ энийг нэг бас ер нь яриа хэлцээг цааш бас ямар хүрээнд хийх үү одоо тий бид бас ямар зарчим баримтлах уу гэдэгт бол энэ хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт бол тодорхой байдал үүсгэж байгаа учраас маш хэрэгтэй. Одоо хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээс бас нэг сонирхолтой зүйл нь бол энэ бол яг ингээд маш дэлгэрэнгүйгээр ерөнхий төсөл анханасаа ямар цаг хугацаатаагаар хэрэгжив, ямар ажил хизээ хийгдэв, тэгээ ямар ажил нь хоцорсон, яг хаана бас те ингэж төслийн гүйцэтгэл хоцорсноос болоод ингээд ерөнхий 22 сараар хойшилж байгаа гэдэг нэлээд дэлгэрэнгүй тайлан гарсан. Рио Тинтогийн тайлбарлаад байгаа 1.4 тэрбум долларын одоо зардлын өсөлт гэж яриад байгаа шүү дээ. Энийг яг тайлбарлахдаа яг юу гэж хэлдэг юм? За бид нар газар дээр нь очиж ажилласан. За. Үзүүлж байгаа бах тийм. Би яг газар дээр нь очиж асуусан. Яагаад зардал хэтэрсэн бэ гэсэн. Нэгдүгээр ерөөсөө л геотехник өндөрлөг гэдэг юм. Юу гэж хэлдэг вэ гэхээр бид нар энэ амуудад тодорхой нэршлэр нэрлэж байгаа. Энэ ам нэгдүгээр ам босоо ам, хоёрдугаар босоо ам, гуравдугаар босоо ам. Бид нар нэгдүгээр босоо амыг гаргаад гүний уурхайг хийхэд хажуу талд нь агааржуулалтын цоонууд байгуулах шаардлага гарсан. Өөрөөр хэлбэл гүний уурхайд хүн ажиллах нөхцөлийг хангах үүднээс ингээ гүний уурхайн агааржуулалтын цооныг өрөмдөх явцад нуралт үүсэт болоогүй учраас дахиад бид нар босоо ам гаргаж үүсгэсэн байх жишээтэй гэж ярьдیں۔ Тэгэхээр сая энэ мэрэгжлийн хүмүүс маань бол энэ дээр ингээд няцаалт өгчлөө шүү дээ. Энэ мэтлэнгээр ингээд зардал 1 тэрбум 450 сая америк доллар. Энэ дээр нэмэх нь цаг хугацаа алдсан. Одоо ч гэсэн андеркат хийж эхлэх байна. Хоёрдугаарт бас нэг том асуудал байгаа нь энэ гүний уурхайн цаашдын олборлолтод хүндрэл учруулахуйц бас алдаанууд байна гэдэг ийм үг өгүүлбэр байгаа. Тэр бол одоо их ноцтой гэж би ойлгож байгаа. Би бас өөрөө улуурхайн мэрэгжлийн хүн биш учраас энийг наривчилж манай төлөөлөл өдөртөх зүйл байгаа. Манай залуучууд илүү их ярих бах яг энэ гүний уурхайн чиглэлээр мэрэгсэн улсууд. Тэгэхээр бид ямар ч үс ихний хэлжинд далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн нь нөгөө их өндөр үнэтэй менежментийн пи авж байгаа багийн алдаа болжээ гэдгийг л бид нар одоо айлын талаар хүлээн зөвшөөрүүлж энд учирсан хохирлоо барагдуулах мөн олж болох байсан хохирлоо
одоо барагдуулах энэ чиглэлээр цаашид бид нар хилцээр үргэлжлэнэ гэж бодож байна. Нэвтрүүлгийн энэ хэсгийн нэрийг тань дахин сануулъя. Rio Tinto Монгол улсыг хуурам ихэлсэн үү гэж бид асуусан. Учир нь хөндлөнгийн шинжээчийн баг ажиллаад далдуурхаан зардал 1.4 тэрбум доллараар өссөн нь үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байна. Өөрөөр хэлбэл тэнгэр газар шиг хариутай болов. Rio Tinto геотехникийн хүндрэлээс бол зардал өсчлөө 1.4 тэрбум доллар хэрэгтэй байна гэсэн бол оюу толгойн төлөөлөн өдөртөх зөвлөлөөс гаргасан хөндлөнгийн шинжээчдэр шалгуулсан баг нь геотехникийн хүндрэлээс болж зардал өсөөгүй байна гэсэн үр дүнг үзүүлв. Уул уурхайн төслүүд дээр бол зардлын хэтрэлт бол тодорхой хэмжээгээр байдаг. За гэхдээ тэр нь 10-аас 15% дотор одоо буурдаг ч юм өсдөг ч юм ингээд хэлбэлзэж байдаг гэж одоо хүмүүс хэлдэг. Тэгвэл оюу толгойн энэ далдуурхаан бүтээн байгуулалтын ажлын одоо зардлын хэтрэлт нь яг хэдэн хувиар өссөн үзүүлэлтийг та бүхэнд хүрчээд идэв. За ер нь бол дэлхийн тахын төлөвлөсөн ширэгдсэн одоо судалгааны шатанд одоо аливаа нэг магадлал нь болохоор бол мэдээж хэрэг өсч идэг. За хамгийн урьдчилан шатны судалгаан дээр болох юм бол энэ одоо хитрэх зардлын болон ер нь бол одоо магадлал бол 40-50% байдаг бол за наривчсан хайгуулын дараа техник эдийн засгийн үндэсний дараа бол нэг чинь 20% хүртэлх хэмжээнд л өсөж болно л гэсэн юм зүг байдаг шүү дээ. Гэтэл оюутлогын гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил дээр бол энэ бол асараад их өндөр тоогоор өсөж байгаа. За анхны одоо 2016 оны техник эдийн засгийн үндэслэл зөвлөөр болохоор бол энэ гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил 5.3 тэрбум доллар зарцуулах хэрэгтэй байсан бол өнөөдөр энэ тоо маань 1 тэрбум 450 сая доллараар хэтрээд энэ маань болохоор 675 гэсэн тоог бол өнгөрсөн 20 оны 12 сард байна. Энд ч бол одоо нэлээд том дуу гарч ирж байна шүү дээ тийм ээ. Одоо 30 гараад бараг 40 болж байгаа шүү тийм ээ. Хяналтаа тогтоосон нь бид нэг одоо алхам урагшилж чадсан сайн хэрэг. Гэхдээ хяналт тогтоосныхоо хэргийг одоо гаргах хэрэгтэй. Тэгэхээр цааш засгийн газар яг юу хийх? Одоо яг яах вэ? Одоо яриа хэлцээ маань үргэлжлээд явж байна. Rio Tinto-той үргэлжлүүлэн одоо хилэлцэж Rio Tinto-той хамтдаа урагшлах алхмуудыг хийнэ гэж ойлгох уу? Тэгэхээр бол бид нар бол яг одоогийн байдлаар бол Rio Tinto компани хийсэн ажлаа дуусгах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Гүний уурхайгаа айлуулах урт хугацаанд ашиглалтанд оруулахад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэгээд яг нөгөө хувьцаа эзэмшигчдийн хувьд ингээд үүсэж байгаа асуудлууд ялангуяа оюутлахад төслөөс орж ирэх үр ашгийг ашгийг бид нар яаж хуваарлах уу? Монгол улсад татврын орлого зохистой хэмжээнд байх ёстой татврын орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэх мэтчлэн бас энэ асуудлуудаар бол нэг тийшээ ойлголцолд хүрэх шаардлагатай л да. Тэгэхгүйгээр одоо ингээд аль аль талд нь буруу тийшээ хараа суугаад байгаа юм бол энэ бол оюутлах компанид ерөөсөө ашиггүй. Энэ бол оюутлах компани бидний бас хамтарсан компани учраас аль болох бид нар оюутлах компанийхаа үн цэнийг нэмэгдүүлж цаашид бас урт хугацаанд илүү үр ашигтай ажиллах шаардлагатай байгаа. Ер нь яг хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гарснаар бол бид нар ямар нэг байдлаар төслийг зогсоон ч гэдэг юм уу эсвэл одоо Rio Tinto компаниг одоо төслийн менежмент хийх болиулна гэсэн бол санал бол байхгүй. Яриа хэлцээгээ хэвээ үргэлжлүүлнэ. Хэвээ үргэлжлүүлэхдээ бид нар хамгийн том зорилго бол ерөөсөө энэ төсөл Монгол улсад үр ашигтай байх хэрэгтэй. Тийм зорилгоор бол бид нар бас улсын хурлын 92 дугаар тогтоолоо хэрэгжүүлж байгаа. Яаж энэ хөрөнгө оруулагч талтай засан сайжруулах вэ гэдэг бүх хувилбарыг л бид нар сонгож ярих хэрэгтэй. За би хөрөнгө оруулагч талтай хэд удаагийн уулзалтууд одоо тэр хилцээр хийх талынхантай уулзалтууд хийсэн, манай их хурлын гишүүд хийсэн, төр хоргоныхан хийсэн. За бидний тавьж байгаа сүүлд бид хоёр шаардлага тавьсан. Нэгдүгürt энэ хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэнд тайлбар өгөөч. Хоёрдугаарт андрката эхлүүлээ. Энээр бид одоо 34% эзэмшдэг хувьцаа эзэмшигчийн хувь шаардж байна. Хоёрдугаарт энэ хугацаа алдсан энэ хугацаагаа нөх. Дараагийн дугаарт энэ жижиг хувьцаа эзэмшигчдийн итгэлийг сэргээгээч. Хөрөнгө оруулагчтайгаа итгэлийг сэргээгээч гэдэг. Ийм шаардлагуудыг бид нар тавьчаад байгаа. Цаашид бид нар энэ төслөө яаж илүү өрөг өгөөжтэй болох юм? Бид нар ухаж авж байгаа гаргаж байгаа шороо болгоноос яаж нэмүү татвар авах юм? Байгаль орчныг иргэн хамгаалахад тодорхой суудгалуудыг яаж тавих юм? Яаж тэр газрын гүнд байгаа нөөцийг сорчлуулгүйгээр ашиглуулах юм? Эргээд нөхөн сэргээлт яаж хийх юм? Бид нар авж байгаа татвараа бид нар өнөөдөр яаж 2-3 дахин нэмэгдүүлэх юм гэдэг. Энэ зүйл рүү бидний хэлцээрээ агуулга явж байгаа. Нэг зүйлийг бид нар онцолж ярих хэрэгтэй. Энэ бол анх удаага Монгол улсад 2 хөршийн биш 3 дахь одоо хөршийн
3 дахь хүрний хөрөнгө оруулалт орж ирсэн нь энэ бол манай улсын эдийн засгийн аюулгүй байдал өнөөдрийн бас энэ гадаад зах зээл дээрх бидний дараагийн хөрөнгө оруулагчтайгаа харилцааны гүүр болж байгаа гэж ойлгож байна. Жохон хүмүүст ойлгомжтой байх үүднээс одоо нэг ийм л юм болчиход байгаа юм л та. Би ингээд байрандаа засвар хийх гээд хүмүүс ингээд хөслөд ажилуулж илаа тий. Тэгээд тэгсэн чинь хүмүүс үрж ирсэн одоо ихчээ танаа ингээд обогч хуулсан чинь танаа ханд чинь айгүй том хэмжээний хагарал хийсэн болохоор бид нарт одоо илүү замаас хэрэгтэй, илүү ажлын хугацаа хэрэгтэй инээ дээрээ гээд тий. Шалтак тоочоод тэгээд тэгсэн чинь яг жигнэсээ хандан үүсэн байсан тэр цор хойнол зүгээр л нэг жирийн тий зүгээр айгүй хэлбэрхэн нөхөд ямсалчиж болохоор байсан юмыг тэгж дөвөл гэж ярьсан тий. Тэрнтэй л адилхан. Тэгээд дээрээс нь одоо жишээлбэл 76 бүтээн байгуулалтын бас нэг онцлог нь юу юм бэ л та. Өнөөдөр хийх ёстой ажлаа бүрэнгүйд өнөөдөр хийж чадаагүй бол тэр ажлыг хизээж маргааш нөгөөдрийн маргааш нөхөж чадахгүй. Ягаад гэвэл одоо 76 чинь одоо хүмүүс ингээд газрын одоо нэлийн гүнд ороод ажил хийж байна те. Тэр газрын гүнд ингээд орж байгаа хүмүүсийн тоон аягүй хязгаарлагдмал байдаг. Ягаад гэвэл тэр дор байгаа бидний амьсгалж байгаа агаар нь хязгаарлагдмал байдаг учраас өнөөдөр хийгээгүй ажлыг маргааш дахиад нэг 4-5 хүн оруулаад хийлгэчээ гэсэн тийм боломж байдаггүй. Тэгээ өнөөдөр нэг хоцрогдол үүслэе гэхэд маргааш нь тэрэнд бүр ингээд улам илүү хоцрогдлын илүү болоо яваад идэг. Тийм болохоор одоо манай хөндлөнгийн шинжээчдийн хэлж байгаагаар энэ асуудлыг нэлээд өмнө нь ингээд 17, 18 онд олоод ингээд залруулаад явцсан бол өнөөдрийн хараад байгаа 22 сарын хоцрогдол өнөөдрийн хараад байгаа 1.5 тэрбумын зарлал хэтрэлт бол гарахгүй байх байсан үндэслэл байгаа л гэж би ойлгож байгаа. Тэр алдаа гарахгүй байх боломж байж. Одоо тэгвэл энэ гарчхад нэгэнт одоо бий болчихсон. Одоо бид нар бүгд энэ алдааг хараад зогсож байна. Яаж засварлах вэ? Энэ дээр ер нь бол айгүй хариуцлага яригдах хэрэгтэй гэж би бодож байна л да. Рио Тинто өмнө нь ч бас илуурхаан бүтээн байгуулалтын зардал 40% өсчлөө гэж нэгсээр байгаад Дубайн гэрээгээр баталгаажуулж салгаж авч чадсан. Гэтэл энэ удаа ахиад л далдуурхаан зардал өсчлөө л гэв. Рио Тинтогийн алдааг монголчууд бид нуруундаа үр болгон үүрх хэрэг бий юу? Харин Рио Тинто компанийн зүгээс бидэнд мэдээлэхтэй. Томоохон төслийг энэ дундаа уулуурхаа мега төслийг хэрэгжүүлэхэд зардлын хитрэлт гарах нь түгээмэл тохиолддог. Оюу толгой төслийн зардал хитрэлт нь маш нарийн төвөгтэй асуудлуудыг хамарсан бөгөөд үнийг бид оюутлогоо компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөр дамжуулан хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн хариултыг бидэнд ирүүлсэн юм. Найзаа хоёулаа энийг хамтдаа гоё хийе гэд та найзтайгаа хамтраад бизнес хийж байлаа гэж төсөөлцгүйд. Таны найзаа зардал өсчлөөгөө танаас ахин дахин мөнгө нэхэж аваад бизнес хийхэд ийм зэргийн зардал байж л байдаг штэ, өсөлт байж л байдаг штэ гэдэл танд хэлээд байж. Та найз нь үний юм ярьж байгаа эсхийг баталгаажуулж зарлаг гаргах эсхийг шийднэ үсттэй. Гэтэл найзыг чинь худлаа болж таарав. Тэгвэл та яах вэ? Миний найз худлаа хэлжээ гэд энийгээ дөнгөрөх үү? Эсвэл хамтын бизнесээ зогсоох уу? Эсвэл хариуцлага тооцох уу? Рио Тинто ба Монгол Улсын засгийн газар хооронд ийм л зүйл болоод байна. Энэ удаа худлаа хэлж чадаж байгаа хүн өмнө нь бас худлаа хэлж байсан байвал яах вэ? Рио Тинто компани бидэнд илгээсэн мэдээлэлд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд бид оюутлогоо компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөр дамжуулан тайлбараа өгөх болно. Энэ тайланд бидний санал нийлэгч зүйлс байна. Нийлэхгүй ч зүйлс байгаа. Хамгийн чухал нь бид тооныхоо дор тогоогоо тойрч суугаад тулгамдж буй асуудлаа яриа хэлцээний замаар хамтран шийдвэрлэж төслийн хугацаа дахин хойшлохоос сэргийлэх учиртай гэж хариулт илгээсэн юм. Өөрөөр хэлбэл зарим алдаагаа ухамсарлаж буй мэт үгс. Одоо жишээ нь хүн хоорондын харилцаанд ч гэсэн нэг хууртагчаар чи энэ дараагийнхтай энэ намайг хуурчих өмнө нь хуурж исэн юм шиг байгаа гэдэг үстэй. Тэгэхээр Рио Тинто ч өмнө нь бид нарыг бас ингэж хуурж за ялангуяа тэр илуурхаан бүтээн байгуулалтын зардал 40% тухайн үед бас өсч мөнгө авч л байсан. Өмнөх энэ асуудлуудыг ерөн сөхөх юм уу? Оюутлогын орд бол одоо дэлхийд цөөхөн байдаг ордуудын нэг шүү дээ. Энэ бол маш одоо сайн орд. Үнэхээр гайхалтай сайхан орд. Энэ ордыг бол ингээд анхаас нь зөв менежментээр, зөв тактикаар, зөв ашиглалтын технологи, ашиглалтын систем, зөв нээгээд ингээд ашиглаад явах хэрэгтэй байсан. Энэ менежментийг бид нар бол Рио Тинто компанид бол хариуцуулсан шүү дээ. Бид нар та бүхэнд итгэж байна гэд. Тэгээ Монгол улс маань болохоор л одоо үндсэндээ бол одоо бүхэл өөрсдийнхөө байсан одоо татварынхаа орчинг тогтворжуулсан гэж олон зүйлийг хийж болно. Гэтэл одоо алийн тал маань болохоор бас менежментийг тэгээд менежментийн өндөр төлбөр авж байгаа.
гэтэл бол тийм сайн менежментийг явуулж чадж гэнэ үгүй юу гэдэг асуудлыг бол ярих хэрэгтэй асуудал. Би бол өнөөдөр одоо мэдээж яг нэг л уурчиж хараад гэхдээ бид нар энэ асуудлыг зайлшгүй тавих хэрэгтэй асуудал. Бид нар бол мэдээж Монгол улсын эрх ашгийг хангуулахын төлөө бүх зүйлийг хийн. Шаардлагатай гэж үтсэн бүх зүйлийг хийн. Тэгэхээр бол яалтчгүй бид нар хувьцаа эзэмшигчдийнхээ хувьар хэрвээ бид нар хохирол амсч явах юм бол эсвэл Монгол улс одоо яг авах ёстой татврын орлого нь багасаад бас хохирол амсч явах юм бол энэ бол ерөнхийдөө бол бас ярих ёстой асуудал. Тэгэхдээ бас бидний нөгөө талаараас Rio Tinto компаниас ямар тайлбар хийх нөө тэ гэдгээс бол харъя. Тэгээд хийсэн тайлбараас нь үндэслээд цаашаагаас бид нар бол ямар хөө байдлаар бас энэ асуудлыг авч хэлцэх үү гэдгийг шийдэх байх л та. Яг ингээд далдуурхаа дээр очихд бол энэ бол үнэхээр дэлхийн хэмжээний бүтээн байгуулалт. Та хэд нэг очиж үзээрэй гэж бодож байгаа. Юм хийхэд мэдээж зэрэг алдаа оноо гарна л та. Тэрийг бол алддаггүй хүн гэж байхгүй шүү дээ. Тэр утгаараа алдаагаас. Гэхдээ алдаа нараа хэтэрхий их байгаа. Одоо жишээлбэл газрын гүнд хоногт 100 мянган тонн хүдрэг бутлах ийм том агуу байгууламжийг газрын гадаргаас доошоо 1.3 км-ийн гүнд байгуулсан. Тэр гүнд томоохон хэмжээний бараг хот шиг юм хэмжээний бүтээн байгуулалтууд хийж байгаа. Энэ бол дэлхийн анхны уурхай юм биш үү? Тий, энэ бол тий хамгийн том уурхай. Энэ Азад байхгүй гэж би сонссон. Манай хойд хөршид байхгүй гэж би сонссон. Тэгэхээр энэ бол маш том бүтээн байгуулалт. Энэгээр бид нар оюутлогоо төслөөр бид нар бас бахархах хэрэгтэй. Алдаа гаргаж болно. Алдаа нь хэтэрхийх байсан. Сэтгүүлч хүн олон хот таалагдахын тулд эсвэл олон хүн үүний зөв гэж бодоод байгаа учраас би энд зогсох ёстой гэж болдоггүй. Харин сэтгүүлч хүн олонхын талд ус шударгын тал зогсох ёстой. Шудраг үнний гэр чинь баримт байдаг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын засгийн газар энэ дүгнэлтийг гаргуулахын төлөө ажиллаж гартаа баримттай болоогүй байсан бол илүүрхаан бүтээн байгуулалтын зардал өсчихлөө гэхдээ заа гэд мөнгийг нь гаргаад өгчихсөн тухайн үеийн сайхан бэлэг нар шиг явдал давтагдах байв. Сайн муу ч гэсэн төрийн хэрэг ганц удаач болов гарав. Монгол хүний сарвал ухаанд итгэдэг их улс төрч зориг агсны үгүй. Монголчууд Rio Tinto-д шүүмжлэлтэй хандаж ирсэн нууц биш. Монголчууд бас тэнийг биш. Rio Tinto Монголын засгийн газрын хооронд байгуулсан гэрээг өөрчлөх шаардлагатайг монголчууд судалгаагаар хариулсан байна. Улс төрийн барометр 8 сарын судалгаа авахдаа нэмэлт 2-3 асуулт оруулсан. Засгийн газрын зүгээс оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах энийг өөрчлөё гэсэн идэв үйл ажиллагааг иргэд яаж хүлээж авч байна вэ? Дэмжиж гэнэ үү? Эсвэл дэмжихгүй байна уу гэж асуусан. Тэгэхэд бол иргэдийн 63% нь бол бүрэн дэмжиж байна. Эсвэл дэмжиж байна гэж хариулсан байна. Яг нэг 10 гарын хувь нь 12% нь дэмжээгүй дэмжихгүй байна. Бүрэн дэмжихгүй байна гэж тэ. 25 орчим хувь нь бол энэ дээр бол ямар нэгэн байр суурь байхгүй байна. Энэ талаар бид тэр мэдэхгүй байна гэсэн үг л тэ. Тэгээд 60 гарын хувь, 63% нь бол ямар ч байсан энэ Дубайн гэрээ гэж нэрлэгдэж байгаа хөрөнгө оруулалтын гэрээнд бол өөрчлөлт оруулж байгаа засгийн газрын одоо идэвх оюутны засгийн газрын үйл ажиллагааг бол ямарваа нэгэн байдлаар дэмжиж байна. Энэ дээр бол одоо засгийн газрын хийж байгаа үйл ажиллагаа нь иргэдийн таалалд бол нийсч байна гэж хэлж болохоор. Хэсэг бусаг эрх мэдэл тойр мөнгөний төлөө нүдэ ухаад өгөхөд бэлэн улс төрчдөд авилга хээл хавхул өгснөө монголчуудыг хуурчглаа гэж эндүрч болохгүй. Манай нэвтрүүлэгт ярилцлага өгсөн хүмүүсийн олонх нь оюу толгой төслөөс Монгол улс үр өгөөжөө илүү ихээр авах ёстой. Тийм учраас гэрээгээ өөрчлөх шаардлагатай гэсэн хариулт тайлбаруудыг өглөө. Монголчууд сарвал ухаантай.